Сайн мэцэн залуучдаа хайдыг хийгч байна. Энэ удаагийн видеогоор бид таны сетапыг тохижуулах 3 зөвлөгөө бэлтлээ. Ялангуяа 5 дахыг ирэх хэмэлдэг бол та заавал үзээрэй. Дийлэх хэрэглэгчид төдийлөн анхаарал хандуулаад байдгүй ч дийлэгц тогтоодог гар өөрөө 5 дахыг бүрдүүлэх оновчтой сонголтуудын нэг. Юу хэлэх гээд байна гэхээр дийлэгцний суур маань өөрөө нэг тодорхой хэсэг зай эзэлж байна. Энэ зайг бид нар дийлэгчний гар тавьснаар сул илүү гаргах боломжтой. Тэгэхээр таны ширээ томч бай, жижигч бай, дийлэгц маань өөрөө ультра вайдч бай, жижиг дийлэгцч бай, та магадгүй 2 дийлэгцтэй сетаптай байж болно. Энэхүү тохиолдолд дийлэгцний өөрийнх нь суур нь мэдээж хэрээн дээр их хэмжээний зай эзэлж байгаа. Энэ зайг болвол гараар шидэд энэ оронд нь танд илүү сул зай гарч байна. Энэ сул зайн дээр та ямар нэгэн хэрэгтэй хэрэгсэл, жишээлбэл wireless утас цэнэглэгч байж болно. Эсвэл бол та арай том пад тавих нөхцөл бүрдүүлэх боломжтой. Магадгүй танд дуртай цэцэг юм уу, маскот тоглоом байж болно те. Тэднийгээ ширээн дээр багтаах илүү орон зай гарч байна гэсэн. Заавал 2-3 дийлэгцтэй байж иж дийлэгцний гар авна гэсэн үг биш. Таны өөрийн чинь дийлэгцний суур нь дээшээ доошо хөдөлдөггүй. Налуу нь баг хөдөлдөг байх юм бол дийлэгцний гар авснараа та өөрийнхөө хүссэн налуу дээр тавих функционалыг нэвэх боломжтой байгаа. Олон цагаар ажиллаж тоглоход нурууч хэлхийг хийж хүсэхгүй. Тэгэхээр сетапынхаа өмнө 5 дахьтаа сууя гэх юм бол сандаландаа анхаарах нь зүйтэй байгаа. Гейминг юм уу, офис сандал аль нь илүү болохыг та ууршгүй. Мэдээж сандалнаас хамаарна. Офисын сандал өөрөө 5 дахьгүй байж болно. Харин зарим гейминг сандал болохоор эргономик муутай ч гэж болно. Миний зөвлөж байгаа юм гэхээр та сандал болгон дээр суугаад үзүүл зүйтэй. Мэдээж би бол том биетэй. Миний суух сандал маань жишээлбэл арай нарийнхан сандал таарахгүй байж магадгүй. Мөн эсэргээрээ байх боломжтой. Тэгэхээр сандал болгон дээр та өөрөө суугаад мэдрээд дээрэс нь сандал маань хэр хөдөлгөөнтэй байна. Бариулууд нь ийшээ тийшээ хөдөлдөг. Сандал маань өөрөө дааз хэр байна. Нуруунд дээр чилэлт өгж байна уу гэдгийг та мэдэрж ийн үгдгээс хамаарат сандлаа сонгуул зүйтэй. Олон танигдсан брэндүүд болох Sharker, DX Race-үүдийн сандалууд нь 5 дахь эргономик байдлыг чухавчлан бүтээснээрээ онцлогтой. Суугаад 5 дахыг мэдрүүлэх эргономик сандал хайж байгаа бол манай дэлгүүрээр зочлоорой. Ширээний хувьд өргөн нурт нь нэг чухал биш. Хамгийн гол нь өндөр намаа тааруулдаг бол илүү 5 дахьтай нэмэрлэнэ гэсэн үг. Эргономик гэх хэлбэртэй гар хулган компьютерийн хэрэгслэл байдаг. Жишээлбэл кийборд нь 2 хуваагдсан өвөрмөц хэлбэртэй шивхэд зориулсан кийборд байж болно. Эсвэл бол зөвхөн зүүн гарын тоглоомонд зориулсан тусгай хэлбэртэй 50-60% та иймэрхүү кийборднууд байдаг. Тоглоом тоглож байгаа хүмүүс бол мэдээж кийбордоо баг зэрэг налуу юм уу тэр чигээр нь налуу тавих дуртай байдаг болохоор яг эргономикийн асуудал дээр кийбордны хувьд юу хийж байгаагаас хамаарна. Жишээлбэл тоглоом тоглож ивэл та үзүүлэлтийг илүү чухалчлна. Харин офис ажил хийж ивэл хурдан яаж хийх вэ? Хурдан яаж шорткат хийх вэ? Тэр нэрээ чухал болж таарна. Хулганы хувьд өөрөө босоогоороо барьдаг. Мөн эргономик хэлбэртэй хулган байж болно те. Энэхүү хулганууд нь өөрсдөө аль болох кейстэн дээр ачаал бага өгөх зорилготой ажиллахад эвтэйхэн болгодог ийм хулганууд байгаа. Тоглоом тоглодог бол мэдээж үзүүлэлт нэг. Анх G Pro Wireless Superlight гарахдаа Ergo хэлбэртэй бол байгаагүй. Тэгэхээр мауснууд маань өөрөө ambidextrous буюу хоёр талын ижил хулганууд гарын кейстэн дээр илүү ачаал өгдөгөрөө нэг ийм сул талтай. Энэ сул талыг яаж даван дийлдэг байсан бэ гэхээр хүмүүс тоглох хоорондоо дундуур нь баг зэрэг завсарлага авдаг. Ерөнхийдөө цаг тутамд 5-10 минут завсарлага авч яхаа зүйтэй. Компьютероосоо холдоод босч хөдлөөд баг зэрэг дасгал хийвэл маш их үр дүнтэй байдаг. Сонголт хийвэл мэдээж бүр сайн болно гэсэн үг. Хүн бүхэн 5 дахыг хайдаг. Гэхдээ бүтээмж нэмэгдүүлдэг. Эсвэл бол эргономик гэдэг нэртэй бүтээгдэхүүнүүд заавал мөнгө хүрэх албатай биш. Хамгийн энгийн зүйл маань өөрөө хамгийн оновчтой байх боломжтой. Тантай цуг хайдгийн хэвшин байла. Баярлалаа.